Сүм хүн бүрхтийн нэг болж одоо анхны гарааны ярьснаас сонгох хэрэгтэй болдог. Шавчтай холбоотой хүч асан тул тэр ихэд мэхий хүмүүсийг сонгохоор бодсон ч удалгүй энэ санаагаа орхидог. Тэдний овог амиг 500 гаруй бөгөөд ийм олон хүн амд нөлөөлөх нь одоогоор хэтэрхий хэцүү байлаа. Тиймээс тэр оронд нь хэцүүдэж буй жижиг арсныг хайж бөгөөд хөөгцөн гөрүүл хүмүүсийг олж хардаг. Тэд яг төхөр хүмүүс байв. Тэд сул дорой ядарсан шархацсан ихвчлэн өндөн наснууд байлаа. Нутгасаа хөөгцөн тэд итгэж найдвараа бүрэн олджээ. Сүнөөний хувьд энэ дэлхийх байлдан дагуулт хамгийн төхөөрөмжтэй гарааны цэг байв. Энэ бүхнээс өмнө сүнөө олон жилийн турш Perished World тактикийн тоглоомыг ялагдчихгүй тоглож байсан юм. Нэг өдөр эцсийн тоглолтынхаа дараа тэр гинтхэн тоглоом руу шууд төвтгтэн ордог. Тэр ганцаараа биш байв. Бусад ертөнцийн шилдэг тоглогчид ч бас чирэгдэн орж иржээ. Тэдний даалгавар машингийн бүрхтийн хуваар соёлын шинжлийг зэвэрч тэднийг түүжийн дагмагаж түрэх явдал юм. Тунжулдсан сүүчийн бурхан энэ ертөнцийн жинхэнэ бурхан болж бүхнийг авна. Бүтэхгүйсэн хүмүүс хүлтэй нүүр тулна. Гөрөөл хүмүүс рүүгээ буцаад тэдний одоогийн байдлыг харуулсан хүн тэдний бурхан болоход түн хэлбэр байлаа. Түүнд ердөө ганцхан гайхамшиг хэрэгтэй бөгөөд тэр өвгтөө арай ядан чирэгдэж буй хамгийн сул дорой. Шархацсан гөрөөл хүнээс хэрхээ шийднэ. Шархацсан өссөн гөрвөл хүмүүс цүржийг туужин явахтай газар дээр ямар ч хүчгүй хөвтөж буй шархацсан амтныг хараад цачирт орж хүшиж ярих. Цөхөрсөн гөрвөл хүмүүс юу ч бодлогүйгээр олц руугаа дарж бүгдийг өөрсдөдөө авахын тулд ухаанаа алдан ужаарч эхлэв. Ард хоцорсон өндөр настан өвчтэй хүмүүс өөрсдөд нь нэгдэх юм юу ч хүчдэггүйг мэдээд сэтгэлээр бүрэн унана. Эрүүл гөрвөл хүмүүс бүх мах амттай эсгүүдийг тасчиж эцэцгээж зөвхөн эсэлэлтэй. Шунхаа хүмүүс үлдсэн ясыг нь мөржөхөөр шийдсэн ч нинжин сэтгэлд гөрөөл хүмүүсийн нэгэн тэднийг зөксөө. Тэрээр үлдсэн бүх ясыг цуглуулсан авч өвчтэй болон хөвшин хүмүүст эдхий санал болгов. Тэдгээр хөөрхий зүртэй хүмүүс ясанд хөтөж талархаж амьдсныхаа сүүчийн хоолыг идэж буй мэт эцэцгэн. Эрүүл гөрөөл хүмүүс нинжин сэтгэлд найзынхаа энэ үлдэж дургуслаа илэрхийлнэ. Тэдний хувьд хөвшин өвчтэй хүмүүст ийм өчүүхэн зүйл өгөх нь гарч бөгөөд тэд ямар ч байсан удаан амьдрахгүй гэж үзв. Тэдний шарх холонд ордож байгаа бөгөөд одоо хүртэл амьд байгаа нь гайхамшиг байлаа. Гэвч нинжин сэтгэлд гөрөөл хүн тэдэнд шархацсан хүмүүсийн нэг болох Рокрак амь насаараа дэнчин тавьж тэднийг гэрүүснээс хамгаалж ясныг сануулв. Тиймээс амь нь хувиа хичээхийн оронд тэд талархах хэрэгтэй байлаа. Гэсэн ч эрүүл гөрөөл хүмүүсийн хувьд шархацсан өвчтэй хүмүүс эцэстээ хөх болно гэсэн үнэн өөрчлөгдсөнгүй. Тэд шинэ болж хүмүүр өндөж амар хүртэл нааш цааш маргалцаар байлаа. Хүмүүр бүх өндөж хооронд Рокра мөрөн дээр хялдарч буй шархтайгаа тэмцэж байв. Түүнийг гиншиж явах үед нэгэн цэнхэр эргээхээр түүний анхаарлыг татахыг хичээж байгаа мэт харагджээ. Эцэст нь Рак босож тэрхүү үзэсгэлэн шавчийг дагаж ирв. Цөөн хідэн гөрүүл хүмүүс Ракийг явж байгааг анзаарч түүнийг аваа өөртөө хижээн гэж таамаглав. Харин Рак ердөө санууч цандаа хөтлөвдөж дээр ямар нэгэн хачирхалтай зүйлийг анзаарсан тул юу болохыг нь харахыг хүссэн. Үүнд ганцаараа хариу үйлдэж үзүүлсэн болохоор магадгүй юм харсан байж болох ч тэр зүгээр шалгахыг хүсв. Тэгээд тэр дэшээ гараад хоорондоо наалзсан маш олон цахар хонодыг олов. Рак хүн бүр цадж идэх хангалттай хоол олсноо мэдээд баярсан цэцэрдэг. Энэхүү анхны ичлэлтэй Небудуурын гэсэн арсныг өөртөө нэгтгэхэд нэг алхам ойртлоо. Түүний илгээсэн цахнуудын тоон өгийнхнийг хэдэн өдрийн турш тэжээхэд хангалттай байв. Эдгээр хүмүүс ямар ч шөөгийн тарьжгүйгээр энэхүү эзэслэлийг хоорондоо хуваалцж байгаа нь Небудуурыг гэхэд гайхшруулсан бөгөөд энэ тэднийг ямар их хүчтэй хүсэл зоригтой харуулж байна. Эцэст нь Рокра тэднийг тэжээсэн бурханд итгэхээ шийдэж түүнийг нэргүй цахны бурхан гэж нэрлэв. Өөрийнх нь бурханы нэрийг эргээхэдээ холбоотой байна гэдэгт итгэвчтэй байсан Небудуурын хувьд энэ нь бас нэгэн гайхшиж байлаа. Гэсэн ч тэрээр арснаа асандаа баяртай байгаа бөгөөд эцэслэх хүн бүртээ хуваалцсан нинжин сэтгэлтэй Рок гэх гөрөөс хүнд төрлийн сэтгэл хангалуун байв. Небуса энэ засаг өөрийн соёлын хинжлийг бүтээхэд чухал тулгуур болно гэдэгт итгэвчтэй байна. Хэд хоног өнгөрч гөрөөл хүмүүс эцэст нь өөрсдийн аюулгүй орогнох газраа олцохоо Рокраг зовоож исэн шархч бас эцэст нь нэвшжээ. Энэ бүхэн нэргүй цохны бурханы ажиллалын ач тус бөгөөд Ракунд бүрэн итгэж байлаа. Тэрээр өөрт нь энэхүү ажиллалыг хайрсан нинжин сэтгэл бурхан байдаг гэдэгт бусдыг үнэмшүүлэхийг хичээнэ. Шархан ганцхан шөнийн дотор идэрсэн түнд хангалттай нотлохоо байсан бөгөөд мөрний сарвын хүртэл цахны хайрс шиг хараар бүрширджээ. Энэхүү ажиллалыг авсан Рак өөртөө итгэвчтэй болж шинээр олж асан хүч болон бусдын итгэж чадахгүй байгаа. Ажиллалын хүчийг батлахын тулд одоо сүхрийн навын хар явахыг хүснэ. Тэрээр байрлалаа аваад жадаж чадах цэнэгэрээ хүчтэй шидсэндээ болох модыг шууд сүйтгэв. Гөрөөл хүний бие махбодоос талсан ийм гайхалтай хүчийг үзүүлснээр дараа хүн бүр гайхширч хоцров. Цусаар цангасан өсгөлэн араатай шиг урагшилж гарцхүү ан хийж ойр татныхаа хүмүүсийг тэжээхийг л бодно. Тэрээр ганц далайлтаар нэг бүхэн гавшиг цэвэж тэр дорн унгав. Рок омгийнхоо түүчээ болж бүдэд зэсгээ барин тулааны талбарлуу дээр хатгиж найдварыг өгсөв. Тэр өдөр хожуу тэд бүх цавларч бүхэн гавлуудыг өрж бүхэл бүтэн бүхийг дахиж болгон дээрээс нь уруу харуулсан дүүжлөв. Бүх зүйл бишин бол мац Рок цажбарлаа эхлүүлжээ. Бүгд түүнтэй нэгдэн нэгүсэнгүү нэргүй цаг борхныг тавьшиг нь хүлээн аваасаа химэн залбирав. Небуса энэ бүхнийг тэнгэрээс хажигсан сон.
байна. Өргөж барьсан дотоод юм байсан ч хамгийн чухал нь тэдний чин сэтгэл бөгөөд Небужагийн хүлээн авсан асар их хипшил үнэмшиж өгнэг батлна. Тиймээс ч Небужа өнд автхан ч гомдолсонгүй. Үнэн дээр шинхэн санвартны хувьд энэ нь түн боломжийн хэрэг байлаа. Гөрвөл хүмүүст хичнээн их цаг хугацаа хүчин чармайлт зориулсныг нь бодвол Небужа энэ хүү итгэж үнэмшлийн өсөлтийг хөтөх бүрэн ихтэй. Одоогийн гол асуудал бол гөрвөл хүмүүс цаашид хэрхэн нэмжир хаагаа залгуулахыг шийдэх явдал юм. Небужагаас өөр сургамал хэр талын бурхан биш тул өөр сургуульж хоосон нагаараас Оскар хаач чадахгүй. Гэхдээ түүнийг шавчны бурхан гэдгийг санаарай. Өмнө нь тэрээр шавж тэр дундаа царцаага ширдэг байсан. Тэр эдгээр шавжаар бэлчээрийг сүйтгэж бухуудыг ууснаас гаргаж ирсэн юм. Гэвч одоогоор гөрвөл хүмүүст мал маш талаар ямар ч ойлголт байхгүй байв. Тэд бүхэн тоолыг өсөхийн орон шууд идчихэж байлаа. Гэхдээ энэ шатан тэднээс маш мэдрэг шааш кандин дүүшт гэдгийг Небужа мэдчихвэ. Түүнчлэн энэ баян бүрд ирээдүйд өнөртгөн хүн амийг тижээх чадахгүй билээ. Хэрв байж энэ хിവэрэ өргөжтөж бүс гөрвөл хүмүүс өртөө хэдхэн жил хэлсэн. Одоогоор тэд газар тариажин мал аж ахуйн талаар юу ч мэдэхгүй тул ирээдүйн түн бүрхэг харагдана. Мэдээж мэдлэг ур чадвар нь ганц шинийн дотор шийдэт мэт бий болчтой зөөж биш бөгөөд тэдэнд шууд заахан дөрмийг зөрчих болно. Үүнд хугацаа орохч гөрвөл хүмүүс явандаа зөв цандаа орно гэдэгт Небужа гихтэй байлаа. Тэрээр одоогийн санвартандаа өчүүхэн ивэл хайрснаар энэ үйл явцыг хөвсөв. Маргааш өдөр нь дахиж үргэсний дараа рок бухны ясаар хийсэн тахлын ширээг шинжин зогсов. Өнгөрсөн шин тэрээр тодорхойгүй мөртлөө сэтгэж маш их түгшээсэн. Таагүй зүг гэжээ. Түүний найз зал энэ талаар давхад рок зүудэнд нь тахлын ширээ аюултайгаар чичирч байсныг тайлбарлав. Тэдний баян бүрд ширхэж байлаа. Борих захас ч үлдсэнгүй. Хөрсөн хит таширчснаас ургамал урах харахгүй болсон байжээ. Гэвч цааш бурхан нь тэднийг ивэлдээ авсан тул санаа зовх зүйлгүй гэж үзэж байлаа. Рокч мөн бурхандаа чин сэтгэлээсээ итгэж маш их итгэж дүүрэн байлаа. Гэхдээ зүудэнд үзэгдсэн зүйлс үнэхээр анхааруулга байсан бол яах вэ? Хэрэг тэд эвээр төхөөг харч арга хэмжээ авахгүй бол бурханы талтай зурчилснаас өөрсдөө хэрэг болно. Энэ рокийн сэтгэлийг маш ихээр зовж байлаа. Түүнийг тавшин ширээн дээр сууж байтал сэтгэл түгшээсэн зүйл ажиглагдаж залыг дуудаж харуулв. Алсаас тэдний баян бүртлөө чиглэнэрч би бүүн болив хүмүүсийг тэд олж харав. Рок зүудэнд нь яагаад тавшин ширээ чичирснийг гэр дороо харлаа. Тэдний чагсааж болон басан тоосонтраас үзвэл наач чиглэн буй гөрөөж хүмүүсийн цэвэ яарч сайн зүйл биш байв. Рок болон түүний найз тэднийг шууд танив. Тэдний хүүх хайрс аврах бие. Үнэсэн ратнууд нь бүгд ганцхан зүйлийг итгэн. Энэ бүхэн хүүх хайрсны аймгийг итгэж байлаа. Тэд бол рокийн бүлгийг хөөж урдын гэр орныг нь булан асан яар тэр аймаг байв. Байдлыг харуул тэд эзэлж сүйтгэх дараагийн газраа хайж яваа бололтой. Баян бүрт асаас харагддаггүй тул тэд санамсаргүй байдлаар энэ чирэгт ичжээ. Рок тэднийг юу ч анзаарчгүй хажуугаар нь өнгөрөөсэй гэж найдахаас өөр аргагүй болов. Гэтэл баян бүртээс нэг нь ам задгаа таринаас хүүх хайрсны аймаг руу хашгирч тэдний анхаарчийг тэр дороо татчихв. Тэд алдаа гаргасан ч рок үнийг ацхүйдж гэж үзхийг хүссэнгүй. Магадгүй энэ нь харин сайн хэрэг байж болох юм. Магадгүй энэ нь тэдний бурхнаас биежүүлэхийг даашгсан даалгавчин билүү. Хүүх хайрсны аймагт олжлогдсон гөрөөж хүмүүсийг өөртөө усах даалгавар. Энэ бол хүүх хайрсны аймгийг өөрийн ард түмэнтэй нэгтгэх даалгавар байлаа. Энэ нь гарцаагүй бурхны таашааж байх ёстой. Үгүй бол тэдний бурхан хуучин өсөж бичиг нь баян бүртлөө шууд чиглүүлэх хэрэггүй. Мөн рок эрхэн тойронд нь нисэх танил цэнхэр ирвэхийг олж харахтаа эргэлзэн бүр мөсөн нарьжээ. Энэ бол бурхны таашааж бөгөөд тэр үн дэргэжтэй зүрхсэнгүү. Түүний ажиж маш энгийн бөгөөд бурхны элчийн үргийг гүйцэтгэх явдал байв. Энэ бүхнийг ажиглаж буй Небужа рокоор маш их бахархаж байлаа. Рок хүүх арсны аймгийг ялж тэднийг өөртөө нэгтгэх нь хүн амийг өсгөж шинэ хүчилт хүрэх ёстой. Небужаг хамгийн их гайхшруулсан зүйл бол рокийн шийдвэр гаргах байв. Тэрээр энэ замыг өөрөө сонгосон юм. Энэ нь рокийг хүчирхэг хүсэл зоригтой нэгэн болохыг харуулна. Дашрамт хийчихэд тэр хэдийн 14-р түвшинд хүрсэн байв. Дайсны бүжигтэй нүр тулсан ч тэрээр тэдэнтэй холбоотон болох боломжийг бодож байлаа. Энэхүү хүчтэй хүсэл зориг нь түүнийг ирээдүйн өдөртөгчийн шилдэг нэр дэвшигч болгож байна. Одоо Небужагийн хийх ёстой зүйл бол рокийн итгэл үнэмшлийг бичүүлж түүний шийдвэрийг өөрийн ашиг сонирхолтой нийцүүлэх явдал юм. Хүүх хайрсны аймгийн өдөртөгч болох тарханаас давхархан инээж энэ баян бүрт тэрний хэсгийг өсөв. Манай гөрвөл хүмүүс түүнээс дутхгүй басан жилж эвээр тэнүүчтэй газар нутхаасаа нин даруй зайлахыг шаардав. Тарханаас дахин нэг тэнэг асууж энэ газарт тийм онцгой зүйл юу байгааг лавлав. Рок өрөв шалхан энэ газар бол тэдний бурхан оршдог. Нэрвүү цаг бурханы нутаг гэдгийг 50 тайлбарлаа. Хүлээж ирснээр өдөртөгч дахин давхархаж бурхан яагаад рок шиг зэрэг хүнтэй ярьсан гэж химэн гахан. Тэр яриагаа дуусгав. Тэрээр рокийг нин даруй явах тушаа. Хэрэг тэд 50 замаар явчихвал ямар нэгэн хүнөөс үр дагавартай нүүр тулахгүй гэж амлав. Рок өөртөө итгэлтэйгээр хариу барьж хүүх хайрсны аймаг хичнээн асуулаа байсан ч тэднийг ялж чадахгүй гэдгийг тодорхой хэллээ. Мэдээж өдөртөгч рокийг илж сар талтайгаа үл харгалцсан ийм зүйл ярьж байгаад газуурсан гэж бодов. Гэвч рок өөртөө өвчтэй инээн сэрсээр дэмий үг урсгахын оронд өдөртөгчийг тулаанд дуудав. Өөрөөсөө дорд үзэж байсан хүндээ дуудагдсандаа том бас маш их уурдав. Энэ хооронд рок хүүх хайрсны аймгийнхний буцах газаргүй орон гэрхүү ханины сүрэг гэж нэрлэв. Тиймээс тэр тэдэнд бурхны ивэл дор амьдрах боломжийг олгож байгаа ажээ. Тархан навш рокийг амьдралдаа сонссон хамгийн шилдэг ашиглалыг
ирсэн мэт чангар хөрөн инэ. Тэрээр бурхны тухай энэ хий хоосон ярианд тогтхон ч итгэсэнгүй. Түүний хувьд хүчтэй захирдаг бөгөөд Роктоны хувьд цөөхөн байсан ч түүний хүсэл зариггүйсэнгүй. Тэрээр байр суурьа хамгаалж өхрөхгүй гэдгээ тодорхой харууллаа. Бурхандаа бүрэн итгэж байгаа цагт тэрээр шантрахгүй. Тэвчээр нь алдагдсан хүүх арсны өдөртөгч унсан аратантайгаа урагштайрч Рокки ганц цогцолтоор няцлахад бэлдэв. Рок өмнө байгаа дайсныг ялхад шаардлагатай хүч чадлыг хайр суй бурхнаасаа буян залбирсан. Аратан ойртон дайрхуд Роккийн царын ганц зэсэг бүрмсэн хэмхэрч мангас түүнийг няцлахаар савраа дахин талаа. Яг тэр мөчөд Небулад хоёр соёл иргэншлийн мөргөлдөөний тухай системийг мэдэгдэж ирлээ. Үүний дараа тэрээр эпир гөрөөл хүмүүсийг өөрийн нутагт дисгэж удаан хугацаанд тасарч хамгаалсан тал албан ёсоор өөрийн амаг гэж хүлээн зөвшөөрсөн өөр нэг мэдэгдэж хүлээн аваа. Энэхүү гинтийн явдал нь одоогийн тулааны хувь цагийг бүрмсэн өөрчлөлт шин ур чадварыг нээж өглөө. Небула үнийг идэвхжүүлэхэд дүр зураг цохиж буух мөчөд Роктой шилжин. Гэвч яг цохилт буухын өмнөх Небула Роккийн биед орж ирв. Аратны савар хүчтэй бууж Роккийг няцарсан гэж бодсон өдөртөгч баярлсан ч эцсийн секундэд давталгаанаас бортож холгүй завсах Роккийг хараад баяр баясгалан тэр дороо унтаршаа. Небула түүний биед орсноор Рокторт өмнө хизээч байгаагүй асар их хүч чадал ахвал цамбаг бижигсв. Өдөртөгч энэ удаа алдахгүй хэмээн дахин тавчлаа. Небула асын хараагаа ашиглан тарган гөрүүлийн үзүүлэлтийг шинжив. Бие тоосон их зантай хэдий ч өдөртөгчийн үзүүлэлт тон жирийн бөгөөд Небулж гүгэрч Рок түүнийг хялбархан дэрхэр савдараа байлаа. Гэвч нэг асуудал байв. Өдөртөгчтэй зэрэгцэн түүний унсан аратантай тэнцэх нь тийм чамар зүйл биш байлаа. Тэрхүү аратныг манаадрээр бич нэрждэг байна. Энэ нь Небула ягаад Роккийн биеийг түр эзэмдэх болсны шалтгаан юм. Энэхүү уур чадвар нь Роккийн өсгөр тэмдэглэгдсэн бурханлаг чанар хэмээх шинэ үзүүлэлтийг олгодог байна. Нэгдийн 200 шинж чанарын оноотой тэнцэн. Роккийн бүх үзүүлэлтэд 3D нэмэгдсэн тул түүний хүч чадал зэрэг бүх үзүүлэлт нь 3630 чисв. Ийхүү Рок дайсан 100 цахилгаан мэд хурцангүйж аврах том Дрекийг нэг их хүч гаргахгүйгээр нүцгэн гараараа хөмрөн хаяв. Үүнийг харсан хүмүүсийн нүдэнд орой дээрээ гарлаа. Энэ бол яг Небужигийн хүлээж ирсэн хариу үйлбэл байв. Тархан өдөртөгч хүртэл өөрийн нүдээр харж буй бодит байг итгэж чадахгүй байлаа. Тэр үнийг ямар нэгэн заш мэх байх гэж таамаглав. Үнээс нь Дрекнийхээ дороос мөсгөж гарч ирээд тэр цээжлүүн чиглүүлсэн чичлэр хутга бараад реактор дайрлаа. Гэвч реактор новшийн нүүрэн дундуур нэр төрийг нь хугарсан. Хөтөмшиг талхацтыг буулгаж талааныг дуусгав. Энэ талхац нь ээжиг шиг мэн дэндүү хүчтэй байсан бөгөөд овгийн халагчийн өвдөгнийх нь хүчийг тэр дороо алдуулв. Өдөртөгч нь унсан тал рак постыг нь хэрэг зэрэгтэй байвал ураг шалахыг уриалав. Небулагийн таамаглаж яснаар хүмүүр зэсгээ хайж ред ичтгэр буужиг. Бүх зүйл дуусны дараа рак бие дахин хянаж чаддаг болов. Тэр дөнгөж сая болсон огт итгэж чадахгүй байлаа. Түүний бодож орж чадах царин ганц тайлбар бурхан нь түүний биед орсон явдал байв. Тэр өдрийн орой шинээр нэгдсэн гөрүүл хүмүүс тавшин ширээний орчин цугларч эцэст нь хоослох боломжтой болов. Ракракийн бүлхийнхнийг эртээр цавц зэрэг байгаж далах болсон хүмүүс мөн гэдгийг мэдээд тэд маш их цочирчжээ. Тэдэнд тул орсон хатуу ширүү нөхцөл байдлын улмаас хайрсны өнгө нь өөрчлөгдсөн байв. Сайраас гөрүүл хүмүүс тэднийг энэ орнох газар төртсөн нэргүй цаг бурхныг хэрхэн дагаж ялсан аяллаа бахархалтайгаар хүрнэ. Үгүй байсан бол тэд зэрэг байгаач нэг нэгээрээ төрж өгөх байсан юм. Хөх гөрүүлүүдэд ачивэжтэй бурхантай байна гэдэг санаа нэлээд сонирхолтой санагджээ. Үнэн дээр хэрэг Рактийн нэр бүсийн хүчийг харуулаагүй бол тэд энэ дэмэжж огт итгэхгүй байх байсан биз. Энэ бол ертөнцийн хим хэмжээнээс иш таасан хүч чадал байр. Одоо Рак болон түүний найз зээл рүү шилжээ. Хөх Раст овгийн хонтой холбоотой болсон бүх зүйл найз нь үнэхээр их санаа зовж байна. Энэ хүү шин овог баян бүрдэн нэгдснээр тэдний хүн ам огцон өсөж бараг 600% нэмэгджээ. Энэ нэрчээрээ бол удахгүй энэ газрын нөөц дуусаж тэднийг өөртөө цогтөж чадсан өнөө хүнд нөхцөл үнд буцаангаар болох болно. Гэвч Рак тэд юу хийх ёстой хэдийн мэдсэн бололтой. Тэд энэ газрыг орхиж явах гэж байна. Мэдээж зээж энэ санаа огт таалагдсангүй. Тэд тодорхой очих газаргүйгээр зэрэг байгаа л дахин зүгээр тэнүүжиж болохгүй штэ. Гэвч Рак бурхан нь өөрийн хүсэл зэрэгийг хэдийн илэрхийлсэн гэж итгэж байв. Зээлийн санаа замдлын хариулт нь тэдний шинээр нэгдсэн ахан дүүсийн дунд байлаа. Тэд өдөгч хүч болж нэгдмэл байдлаараа дамжуулан цаашдын замыг олох болно. Дараагийн өдөр ирлээ. Саарс гөрөөс хүмүүсийн зарим нь хөх харст овгийн талгаагач өдөр бичгийн аратны нөхрөөс хичээж байна. Ташрам хэлэхэд том биетэй гөрөөс хүмүүсийн нэгийг юрэ гэдэг. Тэд хамаг хүчээ дайчилсан ч энэ гарсан амтныг номхроо чадсангүй. Яг тэр мөчөд Рак ирсэн бөгөөд түүний танил уур амьсгалаас болж Дрек айд сандарч гисв. Нийт цохилтоор ухаан гарсан аимшиг дурсанжээ. Тэр амтэн санаж чичирэн гарсан ч Рак зөвхөн энэ том амтныг хоослох гэж иржээ. Тэр амтанд ид хідэн орхомжийн үндэс өгөв. Мэдээж хэрэг амтан нэрэрчж ясан ч эцэст нь үнцгийг можиж ихсэн нь хүн бүрийг гайхшруулав. Эцсийн эцэст тэд энэ амтныг номхруулах гэж хүлээх хичээж байсан штэ. Гэтэл Ракракийн дэрэг тэр мангас тэр дараа найрсаг болж урд өмнө нь хизээний найзууд байсан мэт наалдаж ихшв. Рак тэгээд түнд идэхүүр улаан ловонгуудыг санал болгов. Бурхан энэ амтныг амьд үлдээхээр сонгосон тул түнд ямар нэгэн чухал ач холбогдол байх ёстой. Эсвэл ядаж Рак хүнд итгэж байв. Тийм ч учраас тэрээр энэ амтныг тижээж асарч халамжлан бурханыхаа талд нийцэж байгаа. Бүхнийг идэж дууссаны дараа тэр амтанд дэмжиж итгэх зүйл хайн эргэн тойрно харав. Гэвч Рак манууны хүсэл бууж өгөхгүй.
чадаагүй. Тэр төвчээртэй байж сурах хэвээр. Тэр амьтан зөвшөөрсөн мэт толгой төхөн дурамцхан хорч шинэ эзний хөссөн зүйлийг яг тад биелүүлв. Үүний дараа Раки харц хийж хэрэв манан тэрхэн асуудал тариус өөрт нь мэддэгхийг хамтрагчтай хийв. Юри энэ нөхцөл байдлаас ямар нэг зүйлийг ойлгож асан болжтой. Гэхдээ үүнийг дараа хийсгээр шийджээ. Дараа нь бид Ракиг нэгэн хүүх гөрүүл хүнтэй явж жоо хэсгэрүү шийдэж. Энэ хүүх залуу зэсэн урсгах чадвартай болох нь тогтовдов. Тэдний өдөртөгчийн хачин бөгөөд хатуу дүрм журм их түүний хийс харж байсан аж. Хэрэв түүнд зохинооцыг нөгсөн бол тэр үнээс ч илүү сайн зэвсэн хийж чадах байв. Одоогийн тусламжж буй асуудал бол модны хүртээмжим. Тэрээр зэвсэг хийхэд шаардлагатай түвшинд үйлдсэн модыг ашигладаг байжээ. Зэвсэг болон материалын талаарх бүх нарийн ширийн зүйлийг зөвлөсний дараа Рак маргааш эцсийн шийдвэрээ танилцуулахаар амлаад тэр хүнийг явуулав. Дараагийн ураг шалгасан гөрүүл хүн бол зүүн гаргүй нэгэн хөвшин байлаа. Тэрээр өөрийгөө гэр орон хайж газраас газарт хэрэн хэсүүчилдэг тэнүүч хэмээн танилцуулав. Аюулсынхаа явцад тэрээр замыг хэрхэн тодорхойлж сурчээ. Түүний нээсэн одоогийн хүн Америкийн тийжэхэд хөрөлц хөөц байгалийн нөөц байж хата газрууд байдаг аж. Тэдгээр газар нутаг одоо хүртэл эзэнгүй байгаа эсхийг мэдгүй ч өөр тэнүүчид эсвэл аваад хэдийн нэзсэн байх магадлал өндөр байна. Ракт энэ ногтхонч саад барсангүй. Хэрэв тэдгээр эзэвчид дайсан нууж тэднийг ялж газар нутгийг нь булааж авахар төлөвлөжээ. Тэнүүрч Ракракийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч түүний төлөвлөсөн бүхэн тэтгэхэд бэлэн байв. Рак үргэлжлүүлэн өөр нэг асуулт асууж тэр бас ижиж бурхан тэтгэж үнэмшихэд бэлэн үг гэж асуув. Тэнүүрч хариуд нь тэнгэрлүү заа. Тэр ододод итгэж найдвараа тавьдаг байна. Шөнөөр хэрэв хүн оддын замыг ойлгож сурвал хизээч замаа алдахгүй гэж тэр тайлбарлав. Рак ч мөн адил ододод итгэж найдвараа тавихаа амллаа. Хэрэв тэнүүрч орон өдрүүдэд өөрийн зөв гэдгийг баталж чадвал тэнүүрч Ракт ос ашиглах талаар танилцуулахад хэсэг хугацаа зарцуулав. Од шинж хэмэлхээ хуваалцаж дуусны дараа тэрээр Ракийг маргааш нь яг энэ цагт оддыг ажиглахыг хүсв. Яг тэр мөчид Юри Рактай уулзахаар ирлээ. Тэрээр ямар нэгэн зүйл бодсон ирсэн нь игт байв. Хэсэг хугацаанд Рак хүнийг манууны тухайд байх гэж сэжигсэн ч үнэндээ тийм биш байв. Гэхдээ Юри нэг сонирхолтой мэдээг хуваалцав. Мануу хоолндоо жаахан спирт дундуур байж магадгүй ч хэрэв хоолыг нь цагт нүгэл нохоо шиг намхан байдаг ажээ. Юригийн ирсэн гол шалтгаануудгүй хүн бүр эм газраас явах гэж байгаа тухай зөө яриаг сонссон явдал юм. Тиймээс тэд аялын явцад өсгөн тул тоол хүн спирт хийх ёстой. Өнөөдөр Юри Ракийг ховдог Грекийг гэрийн тижээгээр нохоо шиг хэрхэн хийж бурхан номхруулж байгааг ажиглажээ. Энэ нь түүнд нэгэн санаа төрүүлв. Тэд мөн тэдгээр одос хүрүүдийг номхруулж хоол хүнсний нөөцөө баталгаажуулахыг оролдож болох юм. Энэхүү ухаарлаар Ракийн өвөг амьд үе түвшин ур чадвар болох малаж хог нээж илрүүлдэг. Түүхийн туршид хүн төрөлхтөн амжирхаагаа залхуулах хоёр гол стратегийг баримтаж ирсэн билээ. Эхнийх нь газар тариалан, хоёр дахь нь маш ажихан үйлдвэрлэж юм. Хэрэв небулад энэ хоёрын аль нэгийг сонгох шаардлага гарвал урт хугацаанд тогтвортой байлгахад хялбар төл газар тариалан сонгох байсан биз. Үүнийг түүх гэрчилнэ. Манай өв дэдс болон ишний соёл иргэншлүүд бүгд гол мөрний ойрцоос орсон байдаг. Гэсэн хэдий ч небулийн өдөртдөг төлөвлөж бол хүн биш юм. Гөрөөж хүмүүс нь хүчрэхэд бие бэлтэр болон байгаль орчин тасан зохицох төрхийн чадвартай. Үүнээс үзвэл гөрөөж хүмүүс газар тариалангаас илүүтэй маш чахад илүү сайн ажиллах болно. Цаашиж бол хөгжихийн тулд тэд багаж зэсэн хийж ашиглаж сарах ёстой. Бидний ярьж хоорон дарахны ур чадвартай өнөөх хөх гөрүүл хүн төмөрөөр зэсэг хийхээр орчиж байна. Тэд хэдийнэ балар ичний төмөр багаж хийж чаддаг болсон небула баяртай байлаа. Хэдийгээр хүрлээс сууж ч гэсэн одоо онцтой болж байна. Үнэн дээр урд нь зөвхөн чулуунд найдаж байсан овгийн хорт энэ бол асар том өсрэлт юм. Небулагийн анхааралыг татсан өөр нэг зүйл бол одон орны мэдлэгтэй залуу байв. Хэдийгээр тэр гөрүүл хүний одон орны мэдлэг дөнгөж анхан шатны хоолгоч. Небула түүнийг мэдлэгээ усан тэлнэ гэж найдаж байлаа. Тэр шинийн орой Рак тэнгэр өөд ширтэн. Од шинжээчийн зөв байсныг баяртайгаар ухаарав. Одод үнэхээр тэнгэрийн луужин ажээ. Тэрээр эцэст нь одон орны ач холбогдлыг болон энэ нь тэдний ирээдүйг хэрхэн чиглэж болохыг ойлгов. Хэсэг хугацааны дараа хүн бүр тавлын ширээний орчинд сүүлрэх бөгөөд Рак тэнд гүнэлт мэдээг дуулгав. Тэрээр ач ивэжт бурхан тэднийг энэ газарт тавьчихснаас хойш хэр их хугацаа өнгөрснийг сануулхаас яриагаа ишв. Үгээрч зогсгүй төгс хүчит бурхан тэднийг бүсэд хаан дүүстэй дахин нэвчсэн билээ. Ач ивэжт нэгэн тэдний хаан дүүсийг зэвсэг байгаач тэнүүчиж өгөөлгүй. Аврахыг сонгосон. Бурхан нэгдмэж байж түүч чадж оршдгийг мэдчихсэн бөгөөд үгүй байсан бол тэднийг өөрийн ариун газарт хүлээн авахгүй байсан биз. Гэсэн хэдий ч Рак эцэст нь энэ газрыг орхиж нөлөөгөө тэрх цаг болсон гэж үзэж байв. Тэрээр од шинжээчийг дуудан цогцолсон олон танилцуулсан бөгөөд тэр залуу Ракт оддын хөдөлгөөнийг ойлгоход ихэхэн туссан юм. Түүнээс гадна түүний эзэмсэн мэдлэг нь ямар нэгэн хоорон бишиж биш гэдгийг Рак хэдийн батжээ. Тийм ч учраас гөрөөл хүний овгийн халагч тэрээр од шинжээчид өөрсдийн овгийн газарт хэмээх цалыг олгож байна. Энэ мөчөөс эвлэн од шинжээч нь тэдний царын ганц газарч байж бүх хүний шинэ гэрлүүнд хөх хөөрхтэй гэдгийг хүн бүр мэдчих хэвээр. Одоо Рак од шинжээчээр дараа нь хаашаа чиглэхийг олон түмэн зарцуулахыг хүсв. Ухаанд гөрөөс хороогоо өргөн нэгэн тодорхой зүгрүү заалаа. Үр цайсны дараа өгшөөний нар мандах үед тэд өмнө зүгийг чиглэн аяллаа хийх болно. Аялаж бүтэн 10 хоногийн турш үргэлжлэх хажээ. Замдаа тэд өмхөрсөн нууртай таарч тохолно. Тэгээд дахин 3 өдөр алхсны дараа тэд зэлүүд ус хөндийг тусах болно. Хэрэв тэд од шинжээчийн заасан чиглэлийг дагаж чадвал тэр тэднийг амлсан газарт нь хөтлөх боломжтой.
болно. Энэхүү эцэс төсвөлгүй ойн зэрлэг аратнаар дүүрэн бөгөөд олон төрөл зүйлийн амьтдын үлгийн нутаг юм. Товчондоо бол энэ тэдний одоогийн популяц өсөж өрчөхэд хамгийн тохиромжтой газар үлээ. Старгий зэрэгээр дуусах мацрыг хэрмэл хүний хүнд биштэйгээр өдөж өгөөд дахин хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татав. Тэрээр ташрын ширээний ард цэг цагсаад ангуучсан од сөхөр бүрийг шууд алахгүй ахын ягаад ч хол босхойг өргөс чангаар асуулаа. Юри том битэч гэлээ олны өмнө гарахаасаа нэрсгэж ярихтаа төвлөрч байв. Тэрээр олцсон амьдар нь хадгаснаар үнэхээр өсөж өгөх хэрмэг тасан үедээ хүнсэндээ хэрэгжих боломжтой гэж хэлв. Рокч мэдээж Юригийн энэхүү эрэг сэтгэлгээг олон нийтийн өмнө сайшаав. Тэрээр хорхоосоо дарж одос өсийг шууд идэхийн орон тэрий түгэ батсан нүнхээр борхоостой байлаа. Энэхүү санааг илүү дэмжихийн тулд Рак ерөх төмөр зэсгээ шагнав. Төмрөөр хийсэн зэсэг хараад тэнд байсан хүн бүр гайхан цочирдв. Рак зөвхөн ерөх шагнаад зогссонгүй. Тэрээр дүр хүслээ төвчиж ангуучсан олцоо дараа нь хэрэгжгээр хадгалж чадсан бүсэд хүмүүсийг ч мөн шагнав. Шагнуулж буй хүмүүсийг хараад бүсэд гөрүүлд хүмүүс ч бас тийм зэсэгтэй болохыг маш их хүсэж хэллээ. Ингээд харахад Ракийн төсөлөө үр дүнгээ өгч байх шиг байна. Энэхүү энгийн үйлдэл нь бүсдээр зөвхөн дор хүсэл зүүн савндаа хөтлөх бус хүнсээ илүүгээр ашигтайгаар нөөцлөхөд урайч чадав. Яг энэ мөчид Ракотос өвхрийн говлын эснүүдийн нэгийг авч ариундаа нибагмэд нүрэндээ зөв. Тэгээд тэрээр дайчдыг ураг шалхан гарахыг уриалав. Юри хамгийн түрүүнд урагш гарч ирсэн бөгөөд Рак түнд өөрийн гэсэн говлын эсийг өгөв. Толгойдоо говлын эс зүүсэн тэглэр дайчдаар хийсэн дайчид химээ нэруулагдлаа. Тэд бол Ракийн тал барт зогсож өөрсдийн бурхны талшиг дэлхийд тэхэнд төнхөглөхөр тангаравчсан дайчд юм. Тэд энэ ариун газарт тэхэн саад харахгүй болжээ. Тэдний бурхан хөдөлгөөн мөн дуулууртай байдлыг шаардж байна. Тэд даруй зангд гарч тэдний хүлээж буй дараагийн ариун газрыг хайх ёстой. Үдшийн бүрий тэнгэрт нөмрөх үед Рак нэргүүц хорхон бурхныхаа нэрийг дуудаж дайчид бүрийг энэ нэрийг сэтгэл зүрхэндээ сийсхийг тушаав. Урд хүлээх зам хатуу ширүүн сорж бэрхшээс тасраачгүй өргөжлөгч тэд төвчих ёстой. Яг л одос өхрүүдийг шууд төгслээ төвчиж чадсныхаа ажраг тэд төвчих хэрэгтэй. Тэдний зовлон зүдгөр бол тэдний өргөж байрцсан юм. Тэдний тууштай шийдвэр бол тэдний шийдвэр гэлээ. Төмөр чаднуудаа өндөр дүргэн хүмбэр урагш ташхаа тангарагшав. Рак шинэ өдөр шинэ аялал шинэ эхлэлийн үдшийн бүрий дор зогсно. Тэрээр бурхны нэрийг ашиглан бусдыг зоригжуулж бурхны таалан нэрийдлэр хүмүүсийг нэвпгэж зөрөгтэй дуурсандаа бурхнаасаа уршиж ирлээ. Өнөөх бурхан нь бүх зүйлийг ажиглан харж байсан бөгөөд Ракийн үлдэл тогтхонч санаа завсангүй. Харин ч тэр Ракийг өөрөндөө тахилчаар сонгосондоо бархаж байв. Эцсийн эцэст Рэ өөрийн удирдах буй хүмүүстэй иргэн нөлөөж зоригжуулаад завсахгүй тэдний өсөлтийг хорцоож байлаа. Үүний тод жишээ бол Юри бөгөөд тэрээр түвшин нэхэж чаджээ. Бүр Рак хүртэл өөрийн тусгай үзүүлэлтүүдэд ахиулсан байв. Дэд тагчин үзүүлсэн үр дүнгууд нэвлэг ганц ч удаа урам хугалсангүй. Гэвч жинхэнэ тоглоом одоо л эхэлж байна. Ракийн хувьд жинхэнэ сорилтууд урд нь хүлээж байна. Түүнх халуун нарны дор гөрвөл хүмүүсийн бүхэл бүтэнлийг зэрлэг онгон нут харж үдэж талхна. Халуун нь дэндүү төсвөрлөшгүй байсан тул манай хүртэл ухаан алтан өнөө. Яг тэр мөчид Рак амсгийг шийдэл гаргалаа. Тэднийг амарч байх зуур одоогийн нөхцөл байдлаа эргэцүүлсэн ба цаг гарав. Тэдийн хүнд хэцүү цөлийг туйлж гарсан ч хүсэн хүлээсэн гацаатай хүрч чадах уу гэдэгтээ эргэлдэж эхлэв. Тэд хэдийн 3 өдрийн турш шалгасан тул Рера хүртэл юу болоод байгааг мэдхийг хүсв. Бүжигтэр чивтээ ядарч төлцсөн бөгөөд нөөц нь аюултай хэмжээнд хүртэж дууссан байлаа. Мөн бурхнаасаа дахин нэг хамшиг гортхон Ракийн хамгийн сүүлчийн хүсэл байв. Яг тэр мөчид Юри төвшөртэй мэдээд бол хар гүйживлээ. Тэд алсаас өөр нэгэн төр зүүжин амьтдыг олж харжээ. Тэд бол олон гөрүүл хүмүүсийг дэрэмдэхээр бүрэн засварсан оркууд байв. Гэвч тэд легоник бүрэн бүрэлт хүнээр нь олж хармагцаа цөөн хэдэн оркууд сандарч нүүрнээс нь хөлсг ожиж эхлэв. Гар хийсэн дайчид тэдний толгойг хавх цохоор битгэж байтал зартай оркууд чулуун зэсгээ хайж шууд бууж өг. Ярэ хэлцээ хийхээсээ өмнө гөргөл хүмүүс өнөх ногоон залаас эвдэх хоол хүчтэй лв. Оркууд ихлээд тасархлаа илэрхийлээд дараа нь өөрсдийн нөхцөл байдлаа тайлбарлаж эхлэв. Тэдний зэрлэг онгон нутгаа хэрж тэнүүчлэх болсон шалтгаан нь гэр орныг нь мангас эзлэн насан байв. Тэд өмнө нь толгодод амьдардаг байжээ. Энэ нь Диважин байгаагүй ч амьд үлдэхэд хангалттай нөөцтэй газар байв. Гэвч нэгэн мангас тэр газрыг эзэлснээс хойш тэдний зогтхаас өөр сонголт үлдсэнгүй. Мангасын тухай сонссон Нибулагийн сонирхол ихэд хөдлөв. Ингээд тэрээр тухайн газрыг яаран тандж үзээд нөрөөн дээрээ дөрвөлжин байх уламжтай аврах том зон хөлб тэр хагийг хамаарч явахыг олж харав. Энэ нь Abomination гэдгээрээ алдартай ажээ. Мөн Abomination-ы олон төр зүйл байдаг байна. Тэр дундаа үүнийг эртний коллектора гэж нэршдэг. Хамгийн аимшигтай нь энэ амтны бүх үзүүлэлт 3 дахин дагуу бөгөөд тус бүртээ нэмэрч 600 оноотой ажээ. Эдгээр Abomination-ы талаар жаахан дэлгэрүүлбэл Perished World тоглоомын түүхэнд одоо нэгэн төвөө болсон эртний бурхтын бүтээсэн амтд байдаг гэж хардаг. Бурхтыг алга болсны дараа эдгээр амтд өдөрт хэзэнгүүгээр тэхийгээр хэн тэнүүжиж өвдсөн байна. Одоо тэднийг Abomination гэж нэршин зартай амтд болжээ.
хэлжээ. Тэдний гол онцлог нь хортой саятай байдаг товшин. Товчиндоо бол Нибус өөрийн эргэншлийн одоогийн хүчин чадрыг батсан ч үнтэй орооцолдох хэрэггүй байлаа. Мангас биеэ мөшгийн хөдөлгөхөд газар хөдөлж, гөрүүл хүмүүсийг түшээж эхлэв гэсэн хэдий ч ногоон орк тэдэнд энэ амтныг одоо унтж байгаа. Зүгээр зүудэндээ явж байгаа хэмээн тайвшруулав. Тэдэнд хугацаа байгаа тул Рак өөрт байгаа сонголтоо тунгааж эхэлжээ. Хэрмэж хүний хийснээр хэрвээ зэрэг нутаг руу буцаж болтойгож явбал аяшилтан нэмж 8 өдөр шаардлагатай байв. Зүгээр торч гарахын тулд 8 өдрийн нөөцөө өрхөн Ракийг ирэвчхэд хүргэв. Гэвч хүмүүс нь айж имэж байхад тэрхүү аварга мангастай шууд толбох нь бас л бичгүй мэт санагдана. Рак 2 замын уул цурт гацж яхаа мэдэхгүй байлаа. Энэ үеэр зээж өндөр хавцаж болон түүний ирмэгт гэрбэхэн аварга том хаднуудыг олж харав. Түүний юу бодож байгааг та хэдийн таварсан байх. Яг үнэс болоод тэр тойроо замаар явхан оронд талж паяг санал болгосон. Зээжийг тулалдъя гэж хэлэхэд тэр юу ярьж байгаа сайн мэдэж байлаа. Эцсийн эцэст түүний оюун ухааны үзүүж энд байгаа жирийн гөрүүл хүмүүсийнхээс хамаагүй өндөр юм. Тэрээр газар нутгийн байршийг өөрсдийн даваа тал болгон хэрхэн ашиглахыг хэдийн олж мэджээ. Гэвч түүний төлөвлөгөө амжилттай болоход хамгийн бага хүчээр хавцлаас аврах хатнуудыг түлхэж унах хүр дүнтэй аргыг олох хэрэгтэй байлаа. Тэрээр дархан хүн галыг илүү хүчтэй асаахын тулд хөрөг ашиглан хүчтөрөгч үзүүлж ясныг санав. Үүнтэй адилаар тэдгээр аврах хатнуудыг хялбараар түлхэх аргыг олох ёстой байв. Тэд сайтар бодсны эцэст хөшүүргийн механизм ашиглан хатнуудыг хавцлаас түлхэж унах арга олжээ. Хамтын хүчээр тэд эцэст нь хатнуудыг байршид нь оруулж чадлаа. Нибулэ энэхүү аврах зон хүлтийн эсрэг ийм энгийн мөртлөө үр дүнтэй арга олсон иргэншлээ сайшаа. Гэсэн ч ялж байгуулахын тулд тэд бүх хатнуудыг нэгэн зэрэг унах ёстой байв. Эцэст нь тэд ихний хатыг түлхэж тэр нөхрийн хорттойгоор хавцас руу өнгөрөв. Зөөн хүч үүнийг дэндүү хажуу анзаарав. Ихний хат байндаа тасаж мангасын мөргсөн боловч бараг ямар ч хохирж учруулсангүй. Тэд зөвхөн түүний гавлын эсийг баг зэрэг цоож чадсан бөгөөд энэ нь дараатныг уламжлууллаа. Мангас хат шидсэн хинэгч болов устгахаар гөрүүл хүмүүслүү дэшээ өсөж эхлэв. Ариг гисэн дайчдын нөгөө хэсэгт дараагийн хатыг унахыг тушаасан ч тэд хүчрэхгүй байв. Хэдийн оройтсан байлаа. Нибулэд өөрөө оролцохоос өөр сонголт үйлцсэнгүй. Хоёр дахь хат өнгөрөх үед зээж тэдний 3 дахь хатыг унахыг шаардав. Гэвч хөшүүргийг дахин төхрөөсөх цаг байсангүй. Тиймээс мундаг гөргөл Рак өөрийн цэвэр бочингийн хүчээр аврах чулуу ганцаараа түлхэж эхлэв. Булчингаа зангидж, соцоо гөвдрүүлэн байж тэрээр хатыг хавцлаас түлхэж унах. Гэсэн ч Нибулэ өөрч бас хангалтгүй байж магадгүй мэдж байлаа. Яг тэр үед Рократ жадаа шүүрэн авч хавцлаас доош сэрв. Тэрээр жадаа яг л салир мэт доош шидэж, зөөн хүчтийн эмзэг цэгт онлоо. Мангас үзэндээ чарсах бөгөөд яг гэр өмчөд дээрээс нь хат түүний гавлын эсийг шууд бицлээ. Тэгээд эцсийн хат түүний нүүрсөө унаж, мангасыг бүрмсэн даран өстөлөө. Рак газарт аюулгүй буугаад мангас унахыг ажиглав. Өөрийн сэнтигдээ буцаж ирсэн Нибулэ эцэст нь сэтгэл амар уртаар амьсгаа авлаа. Систем Abomination-ыг амжилттай дарсныг зарлав. Энэхүү ололт амжилт нь Нибулэгийн шийдлийн оноог нэмэгдүүлв. Үүний зэрэгцээ систем түүнийг Нибулэгийн эртнээс хүсэж байсан шинэ зүйл болох Abomination-ы хуснуулаар шагнажээ. Таны мэдэж байгаагаар Нибулэ шийдлийн оноогоо зарцуулан өөрийн эргэн шил зориулсан нөөц баярыг бүтээж чаддаг. Гэвч энэ дэлхийд огт байхгүй шинэ зүйлийг бүтээхийн тулд түүнд тусгай материалууд хэрэгтэй байдаг. Яг үүнд Abomination-ы хус мөч чухал үүрэг гүйцэтгэв. Үүний төсөмжтэйгээр Нибулэ ариун зүйлсийг урдах боломжтой юм. Ариун маратнууд зөвхөн өөрсдийн бурхны талыг дэлхийд даяар түгээх гэж оршин тогтнодог. Тэдэнд мөн үзүүлэлтээ өсгөх боломж өгдөг бөгөөд илүү өндөр түвшинд хүрэснээр иш жисэл хавлгаан зэрэг шинэ ангиллыг олгодог. Одоогоор Нибулэ ямар төрлийн ариун аратан бүтээж чадхаа харахыг тэсэн ядан хүлээж байна. Гөрвөл хүмүүс рүү шилжихэд тэд мангасын хүрийг зүгээр хаяхаас татгалзав. Тэд үүнийг хоол хүнсэндээ хэрэгшээр төлөвлөсөн ч үнэн нь үнэхээр аимшигтай байлаа. Зээжнийг хазаж үзээд яг л хог шиг амттай болохыг нь мэдэв. Амтыг нь аврахын тулд тэд 5 модтой хоол биш ч гэсэн ядаж идэж болохоор болгох өөр зүйлс нэмэхээр шийджээ. Зээл анхсан үнэрт ургамал нэмж гаштай шархыг санал болгосон бөгөөд ингэснээр амтны өмхөн үнэртэй тэнцэх шаардлагагүй болно. Тэд түүний санааг дагаж Ракра хазаж үзээд үнэхээр гайхширчээ. Энэ нь үнэндээ тэнч муу биш болсон байв. Зөө хоол хийх гэж нэршигддэг аргыг тайлбарлаж анхсан үнэрт ус нэмж махыг гаштай шарсан гэдгээ хэлв. Энэ хөшин арга барих ямар гайхалтай болохыг харсан мөрийг энэ үр чадварыг өөрөө сурахыг шаардав. Тэд өргөжлүүлэн хоолж явах зур зээл оркуудын аврагчтай сонирхолтой гэдгийг дурдсан нэгэн санаар төрүүлв. Рэгч бас ханаа олох хэрэгтэй байх бөгөөд үүнийг сонсоод түүний тархи шууд гацчихв. Зөө үнэхээр нухацтай байж тэд хөвширч байгаа сануулаад дараагийн үе хэрэгтэй байгаа жамасны хэрэг гэв. Реки гүн бод татах үемээр зээл түүний хань босоход бэлэн байгаагаа илэрхийлв. Түүнийг хариулах гэж байтал ард мгэрэл цагцуулж нүдэнд нь туссан ямар нэгэн эртний олдуур байлаа. Энэ нь өмнө нь мангасын нуруунд дээрх байгууламжид бичигдсэн байжээ. Хүжилтээ Юри үүнийг эдхийг оролцсон ч идэж болтгүй зүйл гэдгийг шууд ойлгов. Тэнөөч энэ зүйлийг металл тухайш бас алт гэж нэршдэг болохыг хэлж өгөв. Үйл явц улам эрчимжиж эрзэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл дэргэсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг таны дараа гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, цавууг лумын заавал бүртгүүлээрэй.